Сайн бацхан хүмүүс үзчихтэй. Та бүхэндээ хүргийн юудаг дууланд гэмт хэрэг дууланд гэмт хэрэг нэвтрүүл эхлэхэд бэлэн боллоо. Дууланд гэмт хэрэг нэвтрүүлгээ та бүхэндээ урд хожид болсон онц ноцтой гэмт хэрэгүүдийг төвлөрөн хүргэсээр ирсэн билээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээ та бүхэндээ 1920-с 1940 оны үед амьдарч байсан гэмт итгээд Осрын тухай төвлөрөн хүргэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийнхээ өмнө та бүхэндээ 3 түүхэн зургийг дэлгэн үзүүлнэ. Энэ түүхэн зурган дээр Оср, түүний ээж, түүний аав нарын зургийг үзүүлэхэд бэлдээд байгаамаа. Ингээд эхний зурган та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Та бүхэн харж байгаа дайлан мэндэрлэгтээ улагаас зөвхөн Осрын тэнгмийн 3 дугаар бүлгэнд байхдаа авахсан зураг юм. Ангийн ханданцсан бажгийг юуж мэдгүй алмайран гайхан зогтно. Алхидийн ингэрдэн гараа шургуулж, ятамгийн хилдэргийн химийн боовны хилдэргийг бас биеийн янтаг нь алхидийн хосож амжиж. Та бүхэн нүднээс нь их харж байгаа. Хүүхэд ахуй цагаас эхлээд энэ хүний хулгай хийх сэтэл төрсөн гэж түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. За баярлалаа. Одоо та бүхэн дараагийн зургийг дэлгэн тавин үзүүлье. Энэ бол тухайн үедээ Балмод Хэрцгий дээрэн чин цангаар алдартай байсан Майк Макдоналд Осрын аав. Та бүхэн зургуудаас харж байгаа голынх нь хүн бол Майк хөлтэй Доноын Майк Доноын зураг байсан юм. Тэрээр эр хүний зодохтой бол эмзэг эрхтэнд нь хүрч болон эсвэл долоогор хурууга завжинд нь шаг зоддог байжээ. Энэ бол Осрын аав Майк Доноын зураг байсан юм аа. Одоо дараагийн зургийг та бүхэндээ дэлгэн тавин үзүүлэхийн өмнө нэрийг хэд дурдъя. Энэ хүү зураг бол Осрын ээж Уртгарт Пунсл хэмээх хүний зураг байсан юм аа. Уртгарт Пунсл гэдэг бол яагаад Уртгартай болсон түүх нь бол одоо найзууд бүсгүйчүүдийн аймаг зүйл усны мөнгөн даруулгуудаас хэр нэг туучдаг гэх юм. Иймийн тул Уртгарт Пунсл гэдэг нэртэй байсан юм аа. Ямар сандад Уртгарт Пунслыг хүрээний зах руу гэгэн цагаан өдөр ороход зах тарж исэн тийм түүхтэй юм аа. Энэ бол Уртгарт Пунсл байсан юм. Одоо та бүхэндээ дараагийн зургийг дэлгэн тавин үзүүлье. Энэ бол хөдөлгөөнтэй зураг. Осрын нэгэн өдрийн амьдралын нэгэн хэсгээс та бүхэндээ сонирхол. Оср бол хүрээгээр явахдаа гэртээ байгаа юм шиг явдаг хүн нэгэн байсан. Тэр хөл нүцгэн зээл нүцгэн яваад удмаар явахдаа хувцалчихдаг хүн байсан. Үнэхээр тэр хүний гаргаад хулгайд гаргасан зам нь тэрийг бол үнэхээр Оср гэдгийг илтгэж байсан юм аа. Ямар сандаа Осрд хулгайд алдсан хүмүүс юу ч мэдгүй гэртээ хараад өөрийгөө нүцгэн байгааг хараад Оср гэж уулгаалдаг байжээ. Осрын энэ гэмтүүлэлтүүд удаа дараагийнхан давхацсан. Дотоод явдлын яамны чиглэл нэгэнтэй хүрсэн байдаг. Дотоод явдлын яамны 303 тоо төрөнд чекист домдог чекист дандар нар Осрын тухай инхүү ярилцсан. Тэгээд яасан гинэ? Би юун тухай ярьж байлаа? Осрын талаар. Осрын талаар ярьсаар бас үлдээ Осроос айдаг боллоо. Осроос айж болохгүй чи бид хоёр барих ёстой байхгүй юу? Осрын тухай бүр түүхч байна, домогч байна. Ямар? Данцан сайдын бодогонд ороод аяг хатан цай уугаад гарахын хооронд шилэн порт машиныхын 4 дугуйг мулталж доромжилсан сурагтай. Тийм үү? Дандрыг инхүү илэхэд бас чекистэ дондог нэгэн түүхийг яриа. Наа чинь гайгүй байна. Олон жилийн өмнө сүгч анжныг талбай дээр ард түмэнтэй уулзах гад морин дээр босох зур нь Оср имэдийн хуссан гэсэн. Дондгийг инхүү илэхэд дандар нэгэн зүйлийг гинт санан болтой. Би нэг юм санаа надад нэрээ мэдээд ирсэн. Хулгайч Оср ногоон бөмбөр театрт нацидорч өчтөй гурван толгой дуур үзгээр тасалбар авсан гин. Чи энэ мэдээллийг хинээс авав? Хинээс авав гинэ? Тэ? Хэн чамд хэлж өгөв? Хэлгүй дулам хэллээ. Хэлгүй дулам хинээс сонссон юм бол? Дүлийг шагтраа сонссон байна. Тэр хоёрыг хөндлөгөөс хий харсан байна. Сохор балдан харсан байна. Оср яг хинээс тэр билетийг гардаж авсан байх уу? Гаргуу гамбаагаас. Манай дүүлийн сохор хэлгүй гаргуу тагнуучид ажиллаа сайн хийж байгаа байна да. Өнөө өрөөний жүжиг дээр Осрыг барьж авцгаая. Тэр хоёр инхүү ярилцсан бөмбөр ногооны зүг хөтөл. Би зүг явъя.
Ийхүү насыг дөржийн учиртай гурван толгой дүүрийн үнэгийн дүүртэй цагааны цэнгэл Насламагийн дүүртэй цогцол маань тоглож 2 дугаар үзэгдэл өндөрлөж 15 минутын завсарлага аваад үзэгчид байраа эзлэгдсэн. Театрын зөв хөшгөөр осор гүн орж ирээ. Тэр анхудаа энэ театрт орж ирээд энэ их гэрэл чимэглэл энэ гоё тайцаасал энэ олон хүн нэг дөрөв цугласан байхыг хараад гайхаж балмагтав. Уран цагаан малгай тухтуулан тавьсан айлгүй 3 хүүхэнтэй таарав. Хүүхнүүд. Жужиг хэд дугаар үзэгдлэн завсарлав да? 2 дугаар үзэгдэл завсарлаа. Юунд үхээ юу? Хараахан үхээгүй дээ. Тэд ийхүү ярилцсан үзэгчдийн дундах суудлаа эзлэн. Осор үзэгчдийн дунд орсон даруйда энэ олон үзэгчдийг хэдвчтэй янчаа болгон хаа. Одоо хулгай хийх үү эсвэл гэрэл онцсны дараа хулгай хийх үү гэх бодол осын толгой зурсгийн орж ирв. Тэгээд суухад тав дуурайны хорд суусан янжин нүд салгалгүй хаа. Урд өмнө янжинд хайр дурлал таж байлгүй гэж бодох шиг. Айсуу хулгайлсан эд зүйлээс өгөж байлууч гэж бодох шиг. Ийхүү бодол зэрэгцсэн байхад чекистүүд баруун хөшгөөр орж ирээ. Энэ олон дотроос алийг осор гэж харна хоёулаа. Чи бид хоёр оцрыг олох ёстой. Ой тэрийг улаан дээлтэй нөхөр осор мөн үү биш үү? Аль чи дуудаач. Осор! Осор! Эмбэ, хэн намайг нохошиг дуудваа? Мөн байна. Зүгтээ. Эги, юу яриад байгаа бэ чи? Бид хоёр барих ёстой. Барих ёстой тийм ээ. Барих аваарай. Хамсараа. Барих аваарай. Хамсараа би атаха. Нөгөө талаас нь Хамсараа барих аваарай. Хамсараа намаа яах вэ? Өргөж хараад байгаа. Цаавар. Чикистэнэр хүндийг аймаар унгаад даач. Танай юу болоод байгаа бэ? Хич би. Ой чи. Яна бурууги. чи сайн гараачтэй. За та нар харуу хоёрын хоёр хүн буудчихлаа шүү. За цэвэл минь доошогоо суу. Бишээ дээшгээ бос. Огцом салтаагаа өргөөд. За гээ. Зэвсэггүй байсан осрыг 2 жигийн сурамгай чинь барьж авахд энэ их дууд шивэг сонссон тухайн үедээ говь згшин гэрээ алдартай байсан жүжигчин цогцолмаа хөншмийн завсрал шагаан. Энд юу чатбат хийх чимээ хараад энэ гурав яхаараа энэ устгаж байдгийг чи яа бас Цогцолмод ийхүү айлхад 2 жигистер цогцолмогийн гол сайханд нь алгамайж гайхаж шалгарчээ. Энэ хооронд овжин сэрэглэн осор аль хэдийн зүгтэн алга бол. Ой энэ хин хайч хин сонсолмоо яваа. Сонсолмоог нь осор яваа. Осор яраас. Арайч. Ийхүү бөмбөр нөгөө чадвар гарсан 3 дугуй малгайтыг энэ хүрээд өндөрсөн гэдэг. Осрыг хожим хаан нэртэй насан эзлээ. Энэ ч дуулаагүй хинч мэдээгүй гэдэг. Ингээд дуулантгийн төргийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөө. Дараагийн дуулантгийн нэвтрүүлэг бол баярлалаа. Сайн байцгаана өөрийнхөө хүндэд үзэгч хидэ. Та бүхэндээ хүргэн явуулдаг дуулан гин. Дуулан гин тэр. Юу. Сүүдрээсээ. Дуулан гин тэр энэ балет нэвтрүүлэг бинийг хөдлөхгүй байх гэж. Шок айчих юм байна. Энэ удаагийн дуулан гэмтэргийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн нэвтрүүлгээрээ та бүхэнд гэмт итгээд осрын тухай хүргэж байсан бол энэ удаагийн гэмтэргийн нэвтрүүлгээрээ 1970-аас 80-аад оны үед гарч байсан. Цагаан
Энэ бол эзэнтэйг хэрэг. Сандаг, сурма, гондог гурвыг үлдэж байсан хэрэг. 1970-аас 80-ад оны үед амьдарч байсан охид бүсгүйчүүдийг уран итгээд хэрхэн эргүүлж хамгаалдаг байсан талаар айцнаас харцгаая. Амэштэй. Тэгээд Хав харанхуу. Ямар амир би ёо. Чи байсан уу? Дугаар чигтэй чи. Тэгтэл хав харанхуйцтай эмэгтэй хүн. Тэгэл тэр эмэгтэйний хөл нь харагдахгүй мөртлөө часуулаад дүүфэлний чимээ. Чат. Биш штэ чи. Чи аимшигтайгаар хөө. Тог. Хой нэг наашаа алда. Ямар амир би ёо. Тэгтэл оцны хаалга салхины айсаар аимшигтайгаар. Аимшигтай. Биш чи. Хой хососороо айда. Амир нөө. Сандаа намайг тавь. Би юусаа айхгүй. За. Яна охтуудаа. Ямар амир би сурмаа. Намайг тэрвэрч идэх үү? Өөрөө дайдахс амир нөө ёо амир. Тэгтэл бүр цааш амир. Өнөөх улаан дүүбэлний чимээ. Нэг давхрын сатаар өгсөн. Бач дөрч нөө. Ямар амир нааш хэвдээ. Цаачны нааш хэвдээ. Ой. Юу олчна? Ямар тэнийг юм бэ би? Баяа охтуудаа гэртээ арай. Тэгээ. Ой, охтуудаа. Өнөөх улаан дүүбэлтэй өвгөн чи өөдөнд ирсэн байгаа шүү. Ой, нэг наашаа айда. ингэж панаалдаг байж. Энийг гурван итгэд энэ хэрэг сэтэлтэй болгож хэлсэн байна. Тэрний юу гэхлээр огт бүсгүйчдийг эмэг зүйл богж цүнх төрөвчөнд нь дээрний шин чанартай халдаж гэлсэн байна. Энэ нь яаж ямар арга замаар халддаг байсан бэ гэдгийг одоо сурмагийн гэрээс харцгаа. Ээжигээ дуудаач ирэхгүй штэ битээ айлтаа. За. Үчи битээ чичрээд байт хөө. Би чичрээд юм уу? Чи чичрээд биш үү? Байгаад байна. Гүй. Огт бүсгүйчдийг нэгээр нь гэртээ сүнс дуудах нэрийг авцдаг. Сүнс ирсэн юм шиг байна. Сүнсээ та ирсэн бол ирснээ мэдэгдэж бидэнд энэ лаг хүлээж унтраа нуу. Ирчиж. Ирсэн. Тэд гурав ээлжээс сүнс болдог байж. Энэ удаагийн сүнсний ээлж сандгих. Би ирсэн байна. Ирчиж. Би агаад байна. Ямар амир юм бэ? Араар явчих. Одоо чи сүнснээс асуух зүйл асуу. Би ихтэй сургуульд орж чадахгүй юу та хэлээд өгөөч. Хинээд сургууль орж чаднаа. Гэхдээ чиний над гурван дахь бүгд цөмхөн тэгээ тогшиж садаа уулан тэрийг нааш наваад. Тийм бүгдийг харин чи юу яа? Энэ эмэг зүйлтмүүдийг авахгүй юу? Бас байна штэ гоо. Эмгийн та хоёр аваа. Огт бүсгүйчдийн энэ аймхай гинэн даруухан этгэмхий зангийг нь гурван итгээд ийхүү ашигладаг байж. Тэр гурав зөвхөн өөрсдийнхөө арион болон өөрсдийнхөө байрны гинтүүлдлээ хийдэг байсаа энийг хүрээгээ тэлж Улаанбаатар хотын төв рүү оруулж ирсэн байдаг. Улаанбаатар хот 4 арионоор тэнд ч 3 цагаан нөмөрхтэй, энд ч 3 цагаан нөмөрхтэй, тэнд дээр энэ тэндгүй охид бүсгүйчүүдийн дамжин ам дамжсан сүүрээ тархачээ. Айжин Улаанбаатар
Тэгтээ хүмүүс янз янзаар ярьдаг. Сүнс байдаггүй тухай бас ярьдаг. Би ч гэсэн энд итгэдэггүй. Тэгтээ 1970-аас 80-ад оны үед амьдарч ирсэн 3 цагаан өмөртөндөө таарсан гэх нэгэн бүсгүй яриаг та бүхэнд хүргэе. Тэр өдөр би сулчмлын улиралд ажилладаг сүүийн найзаас аванц дээрээс өгийг нь 100 төгрөг зээлсэн байхгүй юу? Тэгээд тэр мөнгө аваад Бадны кафед орж нэг баяртай цай уучаад тэндээсээ гараад хөдөлмөр кино театрт төмрөө найзтайгаа кино үзэхтэйсэн юм. Тэгээд төмрөө найзгаа хүлээх зураа би 60 мөнгөний марууж авч идээ зогсож ирсэн чинь нөгөө 3 сүнстэй ч би яг таарсан. Ёстой амир өндөр нам өдөө 3 сүнсээсэн. Тэгээд айгүй амир миний хамаг юмыг дээрэмдээд тэр бүдүүн сүнс нь өнөө өлөн сүнс заяа. Миний эдчихсэн маруучны хүртэл дээрэмдсэн. Үлбэрч өгч байгаа юм шиг марууч долоогод байгаа юм чинь. Харин тэр өндөр сүнс нь ёстой сайхан сэтгэлтэй сүнс байсан. Нөгөө бүдүүнийг байлаа ядаж марууч ингээд үлдээлдээ гэж загнаадсан байхгүй юу? Би өндөр сүнсэд маш их баярлж байгаа. Харин тэр намхан дургаас сүнс нь миний галаас ингээд байрсан чинь урд орон бэлдүү очиж бүжгэд орохтой нэг залуутай бүжгэлсэн. Тэр залууг хаталтаа амар адилхан сурагцсан. Дээр нь намаа бүр найзсан 100 төгрөг зээлсний хүртэл мэдчихсэн. Ёстой амар. Үнэхээр сүнс гэж байдгийг мэдээ манайхаа. Би л таарсан шүү. Ёстой амар. Тийм ээ. Энэ бүсгүй ярианд элдв очрын кино театрын бүжгэлдэг яриа орлоо. Улгачийн арга нарийнсад цагдаагийн арга давхар нарийнсдаг гэсэн яриа байдаг. Энэ гурван гимтэтгэлийн үйлдэлийг цагтан сэргийлэх нь нүд алгаслахгүй ажиглаж байсан. Элдв очрын кино театрын бүжгэн дээрээс гурван этгээд дараагийнхаа өгөөжийг сугалж авдаг байж. Энэ орны бүжгэн дээр цагтан сэргийлэхийн ажилд оршин оруулсан байна. Цагдаагийн ажилтан зорилгог зол заяа нэрээр бүжгэн оруулахаар зэгсэн байсан юм. Одоо ингээд элдв очрын кино театрын бүжиг рүү хамтдаа орцгоё. Хей! Сахнада! Тато танилцчихгүй. Танилцъя. Та би ч одоо арга завгүй байна гэхүү дээ. Чадахгүй. Сайн залуу танилцчихгүй. Яна би нэвтрүүлэгч байна. Сайн залуу танилцчихгүй. Чи бидний манганы хэмэл алгадуулаад ял та. Үе би ч яг улаан савч гээл доо. Газ хүч. За чи хүлээж байгаа. Цагдаагийн ажилтнад зорилгог ямар ч мөнгө төрөмжгүй оруулсандаа ухамсарлаж цонх дүүрэн мөнгөтэй эргэж бүжиг рүү оруулсан байдгийг. Ой, яцгаа. Өгөөс авахгүй байна. Өнөөдөр цайр бүжгүй түгээрээ. Ой, чи энэ цүнхэ болгоомжтой хайцлаа штэ. Ямар хөнгөө? Сүнс дутгоо. Чи ч одоо дөрөв тоглоод нэрээ хэлэхээ замтлгууд яваад өгье. Сүнхээ дотн танилцъя даа чаа. Баярлалаа. Зооцоё. Ой, манай найз сүнс дуудсан штэ. Би сүнс штэ. Яг одоо зүгээр сүнс дуудах гэж ахгүй юу та. Сонирхож ивэл манайх руу явах уу? Тэгээд та ямар гоё юм бэ? Хүүе. Манай хоёр найз охин орчин ягтын буусныг уузан төсөөдөр тэмдэглэж байгаа. Бүгдээ тийш хамт явах уу? Цагдаагийн ажилтнууд зорилгоо ажиллаар маш сайн хүсгэж уран этгээдийг 40,000-ийн буусны банцтай байранд агуулж ирсэн. Тэнд цагдаагийн ажилтан гунаажив, цагдаагийн ажилтан бандхүү нар эмэгтэй болон хүлээж байсныг уран этгээд мэдээгүй юм. Хот хав харахгүй. Тасгар хувцтай эмэгтэй. За энэ бүр энийг нь ундаа. Аим шиг ярьж ах чи бидний нэттэй зөө. Тэгээд тэр эмэгтэй час улаан төвхөлний чимээ тог. Ой! Улаан төвөс үдэ тэмнэ. Янцэг орог юм да. Ой, одоо хаа гардаа шууд айна энэ. Яг зү. Хот бас л хав харахгүй. Би юу ганцхан хийс жоод хүмүүсийг багалцуулаад яваад байна гэх. Ой, ийгүү харгаар яваад штэ тэмнэ. Нисчирэд хаадагийн шахаа. Уй, анаяаш. Ясаа. На түүхрич түгэн ямар том юм бэ? Чи зам эмэгтэй түг байдаг шүү дээ. Чи юу шүү? Сорма одоо шууд буурал үсэ. Буурал үсэ шууд ай. Яг зү богоор гэсэн энэ стайм. Хот дахиад харах уу? Дахиад нөгөөний хар хувцтай эмэгтэй чи амаа жимичдэггүй яг энэ ч юм шиг харагдаад байна. Тэгээд тэр эмэгтэй толгойн юрдээс харагдахгүй бүр хажуудтай буурал ус
дагаж яваад байдаг аахгүй. Тэгээд хүмүүсийн нүрэн дээр наалтал камерагоос тэгээд таалдаг аахгүй да. Ой манайхаа байж. Гадагчин. Ой шилний хүмүүс гадаад байна. Маш. Юу вэ? Яагаад байгаа би? Наа түүхрүүд чи түггэн том. Шилбэндээ үстэй. Өөртөө сүстүүч явахгүй юм шүү. Хүмүүс айгаад байгаа шиг. Ихтэй унаагаад. Өчмөлтийн буусын ванста байна. Өчм. Ясны. Юм ярихгүй яагаад. Өчмөлтийн буусын вансанд 3 удаа буу тас хийснээр энэ гэмтэрийг өндөрсөн гэдэг. Сандагийн сурмаа хоёр нь ертөнцийн жамаар Бурхны одонд одож харин Туранхайг дондог нь одоо 69 насыг зовлож Лен клубын хотын саатанд 49 чулуу татгаа гэдэг мэдээлэл байдгийг би харахад тэр ярилцлага авч амжаагүй. Гэхдээ лам дээр очиж үзүүлэхээр тэгдэг штэ. Таны сүнс зүүн өвдөг дээрээ эсвэл баруун өвдөг дээрээ баруун мөрөн дээрээ зүүн баруун зүүн шалт батай юм байна. Йоо сэтгэл дагаад дээр нэг юм зүгчээж байгаа юм шиг. Гүрөө яа. Таби баг итгэдэггүй дөө. За ингээд энэ удаагийн дуйлан хэмжээг нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөө. Дараагийн нэвтрүүлэг бол Элимэнда. Самарас ханда гарна. Дараагийн нэвтрүүлэг бол баяртай үзлээ.